За байгаль орчны яам, байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам гэдэг ийм статустайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэлснийг та бүхэн мэднэ. Тийм учраас засгийн газрын бүтц бүрэлдэхүүн байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яг энэ бодлогыг хэрэгжүүлж байгаа төрийн захиргааны төв байгууллага ажилладаг. За засгийн газрын өнгөрсөн 7 хоногийн хурлаар энэ зөвлөлтөө тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнийхээ талаар бол байгаль орчны сайд бол өөрөө танилцуулсан. Тэгэхээр зөвлөлт бол өнөөдөр дэлхийн нийтийн хамтын сорилт болсон. Тийм ч учраас нэгдсэн үндэсний байгууллага энэ зөвлөлтөө тэмцэх талуудынхаа бага хурлыг дэлхийн улс орнуудын дунд өрсөлдөөнийг зарлж дэлхийн олон улсуудад зохион байгуулдаг. Тэгээ Сауди Арабид энэ КОП-ийн 16 дугаар бага хурал зохион байгуулагдсан бол КОП 17 манай улсад зохион байгуулагдана гэдэг бол зөвлөлтөө тэмцэх туршлагаа дэлхийн улс орнууд хамтдаа хуваалцъя гэдэг зорилгоор хийдэг. Үүнээс хамгийн сайн туршлагуудыг уламжилж дараагийн орнууд бол зөвлөлтөөдөө тэмцэх энэ том сорилтуудыг давдаг. Тэгэхээр манай улсад ч гэсэн энэ газрын дороод зөвлөлт бол саяхан 76% гэж хэмжигддэг байсан. 81.9% хүрчээ. Гэхдээ энэ бол өөрөө манай дотоодын өөрсдийн хийсэн үнэлгээ. Тэгэхээр бид бол зөвлөлтөө тэмцэх энэ бодлого дээр дэлхийн улс орнуудын сайн туршлагыг ашиглах цаг ирсэн байна. Тийм ч учраас өнөөдөр энэ КОП 17-гийн хурлыг хийж байна. За бидний хамтаа зогсож байгаа энэ павильон бол дэлхийн 22 улс 66 павильоноо тавьж өөрсдийн сайн туршлагыг бусад улс орнуудтайгаа хуваалцж байна. За мөн энэ хуралд өнөөдөр дэлхийн 20 гаруй мянга дэлхийн болон дотоодын 20 гаруй мянган оролцогч нар хуралдаанд бүртгүүлээд байна. Яг одоогийн байдлаар шүү дээ. Тэгэхээр энэ тоо бол улам их нэмэгдэнэ. Тэгэхээр үнэхээр энэ зөвлөлтөө тэмцэх, газрын дороодлын эсрэг тэмцэх энэ бодлого бол дэлхийн нийтийн анхаарлын төвд орсон байна гэдэг нь бол харагдаж байгаа нь сайн хэрэгээ. Тэгэхээр манай улс ч гэсэн өнөөдрийн энэхүү нэгдсэн улсын байгууллагын талуудын 17 дугаар бага хурал дээр бид санаачлагуудыгаа дэвшүүлж байна. Байгаль орчны асуудал, энэ зөвлөлтөө тэмцэх асуудал, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг бид илүүтэйгээр шинэ эдийн засаг гэж харах цаг бол ирсэн байна. Газрын дороодлыг бууруулах, зөвлөлтийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд дандаа шинэ эдийн засгийг эрэлхийлж явах ёстой. Энэ чухлаараа бол манай улс, манай засгийн газар байгуулагдаад 4 сарын дотор уур амьсгалын өөрчлөлтийн хуулийг их хурлаар батлуулж чадсан. Уур амьсгалын өөрчлөлтийн хуулийн хамгийн гол концепцууд өөрөө юу юм бэ гэхээр хэмжилт тайлагнал баталгаажуулалтыг хийж эцсийн үр дүнд энэ газрын дороодлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний үр дүнд нөгөө хүлэмжийн хийг бууруулах карбон кредитийг дэлхийн нийтэд арилжаалах, түүнээсээ шинэ эдийн засгийг бий болгож эдийн засгаа төрөлжүүлэх шинэ боломжууд биднэрт байна. Юу вэ гэхээр дэлхийн өндөр хөгжилтэй мөртлөө газар нутаг багтаа улсууд манайх шиг өргөн удам газар нутагтай газрын дороодлолд орсон зөвлөлтөө тэмцэх энэ асуудал бол улс орныхон сорилт болсон орнуудаас карбон кредитийг солилцохыг ирмэлцдэг. Тийм учраас уур амьсгалын өөрчлөлтөөр бид нар карбон кредитийг солилцох, арилжаалах бүх боломжийг хуулиар нээсэн. Дээрээс нь хэмжилт тайлагнал баталгаажуудыг хуульчилж өгсөн. Дээрээс нь өнгөрсөн хугацаанд Швейцар улстай, Сингапур улстай энэ карбон кредит солилцох гэрээг бид нар байгуулсан. Тэгэхээр манай малчид нэмэлт орлоготой болох болцоо байна. Жишээ нь малчид маань хоршоогоороо амьдардаг. Малчид маань өрхүүдээрээ нэгдээд, малчин өрхүүд нэгдээд газрын дороодлыг бууруулах тэр тодорхой хугацаанд тэндээс ялгарч байгаа хүлэмжийн хийгээ дэлхийн нийтэд арилжаалах нэмэлт орлогыг болох болцоо хуулийн хувьд ч олон улсын гэрээ эзэдийн хувьд ч бид нар хамтдаа нээж чадсан. Тэгээ энийгээ бид нар Нарлаг Монголын малчин гэдэг хөтөлбөр юм а гэдгийг өнөөдөр дэлхийн нийтэд зарлалаа. Манайх шиг өргөн удам газар нутагтай улсын та бүхэн хамтарч ажиллаач. Нарлаг Монголын малчин гэдэг энэ хөтөлбөрийг бид нар та бүхэн санал болгож байна гэдгээ илэрхийлсэн. Дээрэс нь хамгийн том санаачлага бол юу юм бэ гэхээр манай улс бол нар салхины ариун их нөөцт улс. Тийм учраас бид нар салхиа дэлхийд дахинд ашиглаж байгаамаа гэдгийг харуулах үүднээсээ үндэснийхээ
ногоон үр дүний сүлжээг одоо бий болгох буюу ногоон эрчим хүчийг ашиглаад ногоон одоо санхүүжилтийг бий болгох, цахилгаан машин унах, одоо ногоон эрчим хүчийг ашиглах чиглэл рүү явж байгаагийн эхлэл болгоод копи өмнө бид одоо олон ажлуудыг бол эхлүүлсний үр дүн бол энэ ногоон өртөө, ногоон санхүүжилт юм аа. Тийм учраас цаашаа бид нар салхийг илүү хэрэглэнэ гэдэг одоо энэ санаачлагыг дэвшүүлсэн. Тэгээ засгийн газрын дэвшүүлж байгаа чөлөөлийн үндэсний санаачлагын 4 чөлөөлтийн нэг бол ногоон хөгжлийн чөлөөлөлт та бүхэн мэдж байгаа. Үүний эхлэл болгоод бид нар эрчим хүчний салбар дээр олон дүрм журмууд саад тээгүүдийг арилгасны үр дүнд одоо нарны панел тавиад, батарей хураагуур тавиад, малчин айлууч гэсэн, үрх айлууч гэсэн ахуй амьдрал авч явахаас гадна илүү гарсан одоо эрчим хүчээ төвийн шугамд нийлүүлээд орлого олох бололцоог бид харуулж чадсан. Өнгөрсөн ерөөсөө 3 сарын хугацаанд 400 сая төгрөгийг өрх болгон цахилгаан үйлдвэрлэгч болж авсан байна. Энэ бол шинэ эдийн засаг, энэ бол шинэ эрэлхийлэл, энэ бол дэлхийн нийтийн шинэ сорилт. Тийм учраас дэлхийд дахин нүүрснээс татгалзаж байгаа энэ үед бид нар салхиа ашиглаж хөгжиж болдгоомыг харуулсан. Дээрээс нь манай засгийн газрын үед бол 5 одоо сэргээгт эрчим хүчний их үүсвэр зарлагдсан шүү дээ. Та нар харж байгаа 5 аймаг дээр сэргээгт эрчим хүчний шинэ их үүсвэр зарлагдсан. Одоо 2 нь бараг 70% гүйцэтгэл рүү орж байна. Энэ бол одоо маш том одоо үзүүлэлт юм. Ийм учраас гадныхын ч гэсэн гадны улсын ч гэсэн одоо манайхаас туршлага судлах бас сайн санаачлах бас байна гэдгээ харж маш их тийм сонор хүлээж авч байгаад би их талархалтай байна. Тэгээ ногоон хөгжил, ногоон чөлөөл, ногоон эдийн засаг бол манай улс орны болоод дэлхийн нийтийн хөгжлийн шинэ хандлага байна. Яг энэ COP17-гийн хурлын үеэр ч гэсэн яг энэ ногоон санхүүжилтийг хийх сонирхлоо бол олон улсууд илэрхийлсэн. Одоо EBRD-гийн зүгээс 200 сая еврогийн гэрээ зурх бэлэн болсон байна. Дэлхийн банкны одоо шинэ хөрөнгө оруулалтууд манай улсыг бас чиглэж байна. Хувийн хвшлийн сонирхол бол манайх шиг нар салхины ариун их нөөцтэй улсад сэргээгдэх эрчим хүчин дээр хөрөнгө оруулалт хийхэд дээрээс нь ногоон дата төв байгуулахад бол хөрөнгө оруулъя гэдэг сонирхлоо илэрхийлсэн. Багадаа бид нар бол хиймэл оюуны ногоон дата төв дээр 2 тэрбум доллар хүртэл хөрөнгө оруулалтыг энэ хурлын үеэр татах өндөр их хүлээлттэй байна. Тийм учраас байгаль орчны сайдтай гихт одоо 110 гаруй уулзалт төлөвлөгдсөн байж одоо сайдтай, төрийн нарийнтай, манай одоо эрчим хүчний сайдтай, цахим хөгжлийн сайдтай гэдэг тусдаа маш олон одоо уулзалтууд хөрөнгө оруулах шинэ санаачлагууд бол энэ хурлын үеэр бий болно. Энэ хурал бол зүгээр яриад өнгөрдөг биш, үр дүнтэй одоо ийм хурал болгохыг бид нэр ирмэлцлээ. Би бас өөрөө стратегийн одоо 9 хөрөнгө оруулагч нартай үр дүнтэй уулзалтуудыг энэ 4-өөс ахуулаад хийж эхэлнэ. COP17-гийн дараа бид нэр хөрөнгө оруулалтын бодит үр дүнг хэмжигдэхүүн байдлаар иргэд олон нийтэд танилцуулна. Сая одоо хотын дарагч гэсэн хэлж ингээд 20,000 гаруй оролцогч. Тэр дотор гаднаас ирж байгаа чинь бараг 10,000 хүрэхч байна шүү дээ. Тэгэхээр энэ тоо бол өөрөө үнийг дагуулад шууд бус утгаараа болоод шууд утгаараа манай эдийн засагт аялал жуулчлалын салбарт, зочлог үйлчилгээний салбарт маш том эерэг эффектийг өгж байна. Хурал зохион байгуулалт өнгөрдөг биш. Үүний үр дүнд хэмжигдэхүйц, хүрч болохгүйц ийм одоо үр дүн заавал гарч ах хэрэгтэй. Үүнийг бид нар тоогоор илэрхийлнэ. Энэ COP17-гийн хурал бол нэгдсэн дашборд дээр харагдаж байна. Өдөр тутмын мэдээлэл, оролцогч нар бүртгэлүүд гол нь санхүүжилт ил тод байна. Энэ бол өнгөрсөн хугацаанд болсон хурлуудын одоо тас илүү онцлогтой бөгөөд дэлхийн нийтийн хөгжлийн чиг хандлага огт зөрөөгүй ийм одоо стандартад нийцсэн олон нийтэд нээлттэй ийм дэлхийн хурлыг Монгол улс бас хийж байна. Тэгэд энэ бол үнэхээр одоо бахархалтай үйл явдал болж байна. Тэгээ сая ч гэсэн нэгдсэн улсын байгууллагын одоо Ясмин тэр Фуад дарга бол бас хэрэгжилж байна. Үнэхээр Монгол улс бол дэлхийн хурлыг Монгол улсдаа нэр төртөөгөөр зохион байгуулж байгаа сайн хэрэг. Тийм ч учраас дэлхийн сонирхол бол Монгол байгаагийн илэрхийлэл бол энэ оролцогчдын тоо юм аа. Энэ павильонууд дээр одоо дэлхийн улс орнууд оролцоод идэвхтэй байгаагийн илэрхийлэл юм аа гэдгийг бас харж байна. Тэгээд нийт монголчуудаа маш их одоо баярлаж байна. Тэгээд бид бүхнийг ойлгож засгийн газраа дэмжиж энэ хэдхэн хоногт бас
төгжрэлтэй холбоотой, дугаарын хязгаарлалтай холбоотой олон асуудал бэрхшээл сорилтууд тулгарсан хэдий ч бид хамтдаа дэлхийд одоо энэ хурлаа зохион байгуулж одоо авч гарч чаддгиймаа гэдгийг бас харууллаа. Ирэх өдрүүдэд та бүхэн бас COP17-гийн хурлын талаар мэдээллүүдийг авч шин санаачилгаа илэрхийлээсэй гэж хүсэж байна. Хувийн хвшлүүд хоорондоо уулзалтуудыг хийж хөрөнгө оруулалтын шинэ орчныг одоо нээгээсэй гэж хүсэж байна. Үүн дээр засгийн газрын дэвшүүлж байгаа чөлөөний үндэсний санаачлагын бүх дүрм журам саад тэг хүндрэл асуудал үүсвэл бид бүхэнд уламжил хувийн хвшил хамтраад бизнес эрхлэгчийвэл бид чөлөөтэй одоо дэмжиж хамтарч ажиллах болно гэдгийг илэрхийлье. COP17 Монгол зохион байгуулалт Монголын малчтад одоо ямар үр өгөөж мэдээ юу байгаа хоёрдугаар энэ бичээрийн таталтын гол одоо их үүсгэн нь бол Яманы тооцоотой холбоотой тийм ялангуяа өнөөдрөөс Ямаг тэгэхээр цаашдаа үүнийг тооцоолыг бүрийн зүгт ямар бодлого гаргах вэ? Тэгээд бид нар бол өнгөрсөн хугацаанд арга цагаал нэг юм косметик засал хийгээл бие уураад яваад ирсэн. Тэгээ бүх салбар бол үнэнтэйгээ өнөөдөр нүүр тулж байгаа. Тийм учраас манай засгийн газар бол үнэнтэйгээ нүүр тулаад үннийг яриад дуустгүй яриагаа дуусгая л гэсэн шүү дээ. Тийм учраас уур амьсгалын өөрчлөлтийн хуулийг хэдэн жил ярьлаа. Энэ ч баг одоо ярьсан. Энэ хуулийг батлах гэж одоо 92 оноос хойш л те энэ шинэ концепт руу шилжүүлэх гэж бол үеийн парламент хичээж ирсэн. За манай засгийн газрын үед өргөн мэдүүлээд тэгээд их хурлаар одоо батлуулж чадсан. Тэгээ энэ бол юм том шилжилт байхгүй. Үүний үндсэн дээр ямар боломж үүсэж байгаа юм бэ гэхээр манай малчид одоо бэлчээрээ дороодлыг арилгахын тулд бэлчээрээ хамгаалах чиглэлээр олон одоо сан санаачлуудыг гаргаад ажилд. Тэгээ малчид бэлчээрийн дороодлыг бууруулах, хамгаалах чиглэлээр ажиллаж байгаа үеийг ашиглаад бид тэр карбон кредитээ дэлхийд гаргах хуультай болсон. Одоо Швейцар, Сингапуртай гэрээтэй болчиход байна. Тэгэхээр өнөөдөр энэ хуралд ирсэн олон хөрөнгө оруулагч нар бол карбон кредитийг манайх шиг өргөн уудам газар нутагтай улсын карбон кредитийг арилжаалах энэ шин зах зээлийг нээх өргөн боломж үүсэж байна шүү дээ. Тэгэхээр энэ бол өөрөө сайн хэрэг. Малчтын нэмэлт орлогыг бий болгох л эхний гарааг эндээс тавья. Үүнийхээ дараа бол мэдээж одоо энэ хүн сүдэн аж ахуйн салбарт баримтлах бодлогуудынхаа уялдааг хангаад явах ёстой. Тэрнээс биш бид нар чи ингээд яриад л байдаг тодорхой бас нэг үр дүнд хүрж яг гартаа барьж үзээгүй. Тийм учраас энэ нарлаг Монголын малчин 100 мянган малчин өрх гэж энэ одоо хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр малчид тэр нарыг ашиглах, салхийг ашиглах, түүгээрээ дамжуулаад орлоготой болох энэ нүүдлийн соёл иргэншлийнхаа өв уламжийг хадгалж цаашдаа Монгол ахуй уламжлалаа авч үлдэнгээ яаж илүү өрхийн орлогоо нэмэгдүүлэх вэ? Илүү яаж орлоготой болох вэ гэдэг давхар боломжоо одоо хайх боломжийг л бид нэр одоо эндээс олж харах ёстой. Тийм учраас засгийн газар одоо улсаас илүү үр дүнд одоо хөрж идэвхж байна. Энэ наадам Монголын хөгжлийн хөтөлбөр дэлхийд дахин заалтаа одоо хэрэгжүүлвэл малчид нэмэлт орлоготой болох шийдвэр тавина. За баярлалаа. За